Сайн байцгаана уу? Хөгжил миний оролцоо нэвтрүүлэгт энэ удаагийн дугаарт Монгол Азалт компани оролцож байна. Монгол Азалт компани дулаалгын чулуун хүн болон дахин дулаалгын талаар нийт амны орон сууцны хэрэглэгчтэй мэдээлэл зөвлөгөө сурчлагаа хүргэсээр байна. За 2025 оны эхний улиралд сонгон архан дүүргийн гэр оролцол төвлөрсөн дүүргүүдтэйгээ хамтарч ажиллаж байна. Загарын бохирдолтой тэмцэх хэлцтэй хамтран сонгон архан дүүргийн 4 хороонд сургалт зохион байгуулж нийт 300 орчим айлхрууд бичлэн сургалтаа хүргэсэн байна. Энэ 2 дугаар сар сонгон архан дүүргийн 7, 10, 26, 36 дугаар хороон дээр хамтран зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. За Монгол Азалт компанитай сонгон архан дүүргийн 2-3 жилийн өмнөөс хамтарч ажиллаж байгаа. За өмнөх жилүүдэд бол бид нар бас айлхруудыг одоо дулааны эрчим хүчийг одоо хадгалах, дулаанаа хадгалах айлхрууд өөрсдийнхөө одоо боломжит нөөц олцоогоор гэр байшингаа дулаалах энэ чиглэлийн сургалтуудыг хийжсэн. За энэ сургалтууд маань энэ жил бас үргэлжлээд явахаар ингээд төлөвлөгдөж байна. За сонгон архан дүүргийн 7, 10, 26, 36 дугаар хороодууд дээр ямар ч одоо урьдчилан байдлаар ингээд иргэдэд сургалт өгөөдүүд эхэлсэн байна. За цаашдаа бид нар Монгол Азалт компанитай хамтын ажиллагааны санамж жижиг байгуулж ажиллагаар ингээд төлөвлөд байж байна. Хоёр талаас ажлын хэсэг гарч санамж боловсруулаад одоо энэ 7 хоногт багтааж бид нар үзэсгэлэн. За тэгээд энэ самжчиг байгуулагчнаа өрөөнд бид нар юу хийх гэсэн гэдэг энэ агарын бохирдлыг бууруулахтай холбоотой. За цахилгаан эрчим хүчний хэмнэлт, за дулааны алдагдлыг бууруулах чиглэлээр иргэдэд одоо сургалт сурчлагаа мэдээллийг өгч ажиллах. За нийгэмд одоо эерэг юм давалгааг өсгөх. За бид одоо яаж өөрсдөө гарын дор материал ашиглаад аль болох хямд төсвөр материалаар дулаалгыг хийх ийм боломж олцоотой талаар иргэдэд мэдээлэл өгөн. За үүнийхээ дараа бол тодорхой төвшөнд бид нар Монгол Азалт компанитай хамтраад цаашдаа бид нар хөтөлбөр боловсруулаад ажиллах юм боломж олцоос харагдаж байгаа. За иргэд байшингаа дулааснаар төлөө нүүрс эрчим хүчний хэмнэлт бий болох боломжтой байдаг. За төлөө нүүрсний хэрэглээ буурж байна гэдэг байшингаа дулааснаар галгааны тоо буурдаг. За галгааны тоо буурж байна гэдэг маань тухайн айл өрхийн төлөө нүүрсний хэрэглээ дахин тэр хэмжээгээр буурдаг байгаа. За төлөө нүүрсний хэрэглээ буурж байна гэдэг маань тухайн айл өрхийн үнс утааны хэмжээ тэр хуваар буураад ирдэг. За тэр хэмжээгээрээ нөгөө төлөө нүүрс эрчим хүчний зардал, дээрээс нь эрүүл мэндэд үзүүлэх эрэг нөлөөлөлгээд тухайн айл өрхөд эдийн засгийн эрэг хэмнэлтийг бий болгосон байдаг. За Монгол Азалт компани чулуун хөвөн дулаалгын материалыг метр квадрат нь бол хамгийн хямдхан буюу 1 метр квадратанд 7250 төгрөгөөр борлуулагддаг байгаа. За чулуун хөвөн дулаалгын материалыг иргэд маань хаан банк болон төрийн банкны ногоон зээлээр авах боломжтой байдаг. За дээрээс нь Монгол Азалт компани үйлдвэрийн байран дээр ирээд байшингийнхаа дулааны алдаг хэмжээг хэлээд дулаалгын материалын тооцоогоо үн төлбөргүйгээр хийлгээд худалдаа авалтаа их боломжтой байдаг байгаа. За бид нар болохоор нөгөө төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллаад тухайн төсөл сонгогдсон айл өрхүүдийн дулаалгын ажлыг нь хийгээд явдаг. За хувийн иргэдийн хувьд бол Монгол Азалт компанитай хамтраад Монгол Азалт компани Green Carbon гэх банк ус санхүүгийн байгууллагатай бас хамтран ажиллаж байгаа. Тухайн банк ус санхүүгийн байгууллагаар базаалтын бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг бас зээлээр авах нөхцөл бүрдсэн байгаа. За манай базаалт чулуун үйлдвэрээс гарч байгаа стандарт нь урт нь метртэй, өргөн 60 санттай, зузаан 5-тай, 7.5-тай, 10-тай гэсэн 3 төрлийн хэмжээсээ гардаг. За мэдээж амны орон сууцнд дулаалга хийхдээ байшингийн гадна үндсэн хийцэн дээр хөндлөж араан буюу араан зангидж хийгдэнэ. За тэгээд базаалт чулуун өнгөө суулгаад амьсгалдаг материал учраас уур тусгаарлагч гэдэг амьсгалдаг материалыг базаалт чулуун дээр давхар хэрэглэнэ гэсэн. Тэгээд мэдээж гадуурх байшингийн үндсэн хийцийг хамгаалах өнгөлгөөний сайд ирнэ. За манай үйлдвэрийн байран дээр ирээд дулаалгах арга заавар зөвлөгөөг байшинд орох базаалт чулуун өнгийн тооцоолыг бүрэн хийлгэж авах боломжтой. За манай базаалт чулуун маань 100 байгалийн базаалт чулуунаас гаргаж авсан бүтээгдэхүүн. За галж чаддгүй гэдэг бүтээгдэхүүнийг үйлдвэрийн байран дээр ирээд хэрэглэгчтэй нь өөрийн нүдээр үзээд барилгын материалын тооцоолоо хийлгээд авах бүрэн боломжтой. Эко 100 байгалийн гаралтай эко бүтээгдэхүүн байгаа. Байгаль орчин уур амьсгалт өөрчлөлтийн эсрэг хамтдаа уран дээр зохион байгуулагддаг ногоон технологи үзэсгэлэн арга хэмжээнд Монгол Азалт компани базаалт чулуун өнгөөр жил бүр амжилттай оролцож агарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд өөрсдийн зүгээс маш том хувь нэмрийг оруулж хамтран ажиллаж байгаадаа бол маш их баяртай байна. Базаалт чулуун хүн инновацийн үр дүнд хамгийн хэм дуунийг тогтоож өгч чадсан. За манай базаалт чулуун үндсэн хүнээсээ 40% хямдралтай борлуулагдаж байна.
дулаалгын материалын дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө дахин дулаалгын талаар мэдээллийг борлуулалтын албаны утас 75.1 44 болон үйлдвэрийн байрнаас өөрийн биеэр биечлэн ирж авах бүрэн боломжтой. Монгол Азалт компани чулуун хүн маань үйлдвэрийн байрнаас ихэвчлэн борлуулалт хийгдэж байгаа. За чулуун хүн нь галж чадахгүй дуу чимээ маш сайн шингээж тусгаарладаг. За усчийг нь төсвөртэй юм бүтээгдэхүүн байгаа. Нэвтрүүлгээр Монгол Азалт компани дулаалгын чулуун хүн болон дахин дулаалгын мэдээллийг хэрэглэгчтэй амны орон сууцнд амьдардаг орсон суугчтай хүргэлээ. За утааг бууруулахад төрөх хувийн хвшил иргэдийн хамтын оролцооны үр дүнд утааг бууруулна гэдэгтээ итгэлтэй байна. Базаалт чулуун хүн дулаалгын материалын тооцоол мэдээ зөвлөгөөг бидэнтэй холбогдсон дэлгэрэнгүй байдлаар авах бүрэн боломжтой. Утааны эсрэг хамтдаа